Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдэмийн их сургуулиас санаачлан шинжлэх ухаан практикийн 2 дахь хэлэлцүүлгийг дээд боловсрол шинжлэх ухааны интеграц асуудал шийдэл сэдвээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, улсын хурал, засгийн газар, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, үндэсний аюул гүн зөвлөл, боловсролын хүрээлэн зэрэг төрийн болон хувийн хэвшлийн сургалт эрдэм шинжилгээний байгууллага, ихтэй сургуулиудын эрдэмтэн судлаачид оролцлоо. Бид нар 30 жилийн дараа, 50 жилийн дараа, 100 жилийн дараа хүн төрөлхтөнд ямар болох вэ гэдгийг харж чаддаг тийм мэдлэг үйлдвэрлэгдэж байдаг. Тийм учраас тэр мэдлэгийг тээж байгаа хүмүүс бол яг одоо улс орныхоо онцлогийг, шиг хандлагыг мэднэ. Өөрийнхөө орн бид нар ямар боломжтой вэ? Бид одоо хэдэн жилийн дараа яаж ийм хүчрэх болж чадах вэ гэдгийг харж чадж байгаа тийм мэдлэгийн уурхай байгаа учраас энэ хүчийг ашиглаач төр засаг минь. Улс төрчид одоо улс орноо бодоод, ард түмнээ бодоод энийгээ зөв яваад бүгдэд нь хэрэгтэй. Энэ удаагийн хэлэлцүүлгээр эрдэмтэд дээд боловсрол шинжлэх ухааны интеграцийг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогыг чанарын шин түвшинд гаргах шаардлага байгааг онцолж байлаа. Мөн боловсролын процесст инновацийн технологиг нэвтрүүлэх шаардлага, мөн хэрэгцээнд тулгуурлан их сургууль төвдөө шинжлэх ухааныг хөгжүүлэх нь чухал болохыг эрдэмтэд санал нэгтээ дэмжиж байсан юм а. Мэдлэл суурилсан эдийн засаг одоо олгоно гэсэн. Тэгэхээр төрийн бодлогын хувьд бол одоо эндээс үндэслээд улс орнуудын төрийн бодлогод бол хуучин одоо баян орн гэдэг байсан баялаг бүтээдэг орн гэдэг ийм нэр томьёо гарч ирсэн байна. Хоёрдугаарт бол олонхын төлөө зах зээл. Зах зээл бол заавал одоо өөрийгөө бодох биш. Нийгмийн асуудлыг одоо шийдэхэд бол бас зах зээл бол хөв оруулах ёстой. Ингээд залуучууд өөрснөө ирээдүгээ өөрсдийнхөө төлөө тодорхойлж яваа. Ирээдүйн ухаан гэдэг том шинжлэх ухаан хөгжиж байна. Энэ маш хөгжиж байна. Монголд ирээдүйн ухаан хөгжидгүү, Монгол дандаа түүхийн ухаан хөгжиж штэ. Бид дандаа хоошоо харж явж штэ. Хоошоо хараад яаж явах юм бэ? Монгол Улсын шинэ эдийн засгийн хөгжил бодиттой эерэг өөрчлөлт хийхэд нутаг дэвсгэрийн эдийн засаг, байгалийн нөөц, соёл иргэншлийн онцлогийг тусгасан шинжлэх ухааны судалгааны тэргуунд чухал байгааг хэлж байна. Мөн шинжлэх ухааны нийгэмд гүйцэтгэх үүргийг хангахын тулд төр засгийн зүгээс системтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэхний шаардлага байгааг ч онцолж байлаа.